Сайн байна уу хүмүүстээ. За Монгол нийт хичээлээр та бүхэн дахин уулзч байгаадаа баяртай байна. За тэгэхээр Монгол нийт хичээл дээр бид нар бол 5 ихээс тус бүр 5 5-ын алдаатай зөв бичих дүрмийн алдаа шалтгааллах сорилыг ажиллаж байгаа. За тэгэхээр энэ сорил дээр үндэслэх зөвшин нь бол зөв бичих дүрмийн баттгал тестийг хичээлийг хүргэе гэж бодож байна. За тэгэхээр энэ 5 ихийг ажиллахад бол та нарын хувьд нэлээд тийм чадвар шаардсан та бүхнээс тийм ээ нэлээд чадвар та бүхний тийм мэдлэг чадварыг нэлээд сорж байгаа даалгавар өгсөн гэж найдаж байна. За тэгэхээр хүүхдүүд надад даалгавраа явуулж байна. За тэгээд яг нь ерөнхийдөө хүүхдүүд манай маш сайн даалгаврынхаа алдааг олж байна. Гэвч нөгөө алдаагүй үгийг олох тийм төөрөгдөх асуудал байгаа учраас бид хамтдаа энэ 5 их дээр ажиллацгаая. Ийм их өгсөн байгаа. Харваас түүнийг өнөөгийн хүн өмсөж хэрэглэхийг тэгтлээ сонирхохгүй. Бас тийм хэрэгцээж гарахгүй. Харин музей үзмэрт түүхэн үед явдлын гэрж болгож тавьбал илүү ач холбогдолтой байх биз. Өвгийнхээ готлыг харж суухад морин дэлдээр дөрөөжийн үндээс махар сэдэм эргүүлсэн Монгол цэргүүдийн уухаанд турайн тачигнаа, эрт сэдмийн харшилдаан, газар тэнгэр нийлт тоос босгон тулдах дайчдын ирэмгий дүр төрх зурсхийг орж ирнэ. За ийм их байна. За энэ дэр 5 үг гарч ирж байна. Хэрэгцээж, тавьбал, тачигнаа, дайчдын зурсхийн гэсэн үг байж. За одоо бүгд ихтэй дашаарсан үгнүүдэд тийм ээ ингээд юун төрөнд одоо та нар шууд ингээд танахад хэцүү байвал ихтэй ажиглаад үзье. За ингээд ажиглаад үзэнгүүт тийм ээ хүүхдүүд хэрэгцээ гэдэг үгийг ингэж читгүү шээ. Хэргэ гэж читгүү, хэрэг гэж читдэг. За ингээд энэ тавьж болж байна. Тачигнаа гэдэг үгийг бас тийм тачиг гэдэг утгаас тачхий гэж читгүү. Дайчдын гэдгийг ийг гэдэг ч юм уу. За ийм нэг 3 арга үг нь бол их амархан олцож байгаа. Тавьбал зурсхийн гэдэг хоёр үг орж ирж байгаа. За тавьбал бол яг энэ 5 үг дотор та нарын хувьд бол нэг хүнд дүрмтэй гэж магадгүй. Тэгэхээр энэ үгийн дүрмийг сайн ажиглаарай. За зурсхийн гэдэг үгийг боддоо уншихаар энэ зураасхийн болох гэж шүүгдтэй. Зураасхий. Тэгэхээр зурс байхгүй. За бүгдээрээ засъя. Хэрэг цээж, тавий бал, тачигнаа, дайчдын зурсхий. За багш нь ард нь дүрмийн тайлбарлаж өгсөн байгаа. Та бүхэн үүнээс хойш одоо тийм ээ энэ багшийн тайлбарлаж байгаа энэ дүрмийн дэвтэр дээрээ бичээд дандаа ийм зөв бичихийн дүрмийн баттгал болсон дүрмийг шалгах юм даалгаврууд өгье. Тэгэхээр эндээс бас энэ дүрмүүдийн тайлбарыг харж аваарай. За үгийн үндсэн алдаач хийгдсэн 3 үг байна. Хэрэгцээ, тачигнаа, зурсхий. За энэ бол үгийн үндсийг алдаатай хийгдсэн. За 50 бит гэдгийн дүрм болохоор зөвлөлийн тэмдгээр төгссөн буюу өмнөө Монгол баавартай 7 гэдэг бол Монгол баавар гэдэг үгэнд орж байгаа МН, Г, Л, БВ, Р гэсэн 7 үсгийг төлөөлж байгаа томьёол гэдгийг ойлгоё. За тэгэхээр 50 гэдэг үгийн үндсүүд яаж ирэх вэ гэдэг В үсэг Монгол бааврын нэг тэгээ зөвлөлийн тэмдэг зөвсөн. За түүн дээр Монгол баавраар эхэлсэн залгуур орвол тэгэхээр энэ бад гэдэг дагаврын Б нь бол Монгол баавраар эхэлсэн. Тэгэхээр зөвлөлийн тэмдэг юу болж хувирдаг гэж байна? Энэ бол И болж хувирдаг. Тэгэхээр 50 бал гэж хэлсэн. За та нар үүнээс шалгаад аваа. Монгол баавартай зөвлөлийн тэмдгээр төгссөн үгэн дээр Монгол баавраар эхэлсэн залгуур зарахад И болно. За дайчдын гэдэг үгийн чи D2-ын дундах И бол гээгдэх гişгэн дүрмэд гээгдэх ёстой болж байгаа. За ингэж нэгдүгээр ихтер бол ийм 5 үгийн алдаа байгаа. Дүрмийн хамт хүргэж байгааг та нар дэвтэр дээрээ засаж яваарай гэж зөвлөе. За 3 дугаар их ийм их гарч ирж байгаа хүмүүстээ. Өвөг эцэг минь 100-аад жилийн тэртээ энэ гуталтайгаа Манлай Баатар Дамжин сүрэнгийн цэрэгт элсэж нэгдсэн Монгол улсыг байгуулах их аян дайнд мордон цагаан хэрэм хүрээд ботсон гэдэг. Өндөр өвөг минь Манжин хааны төмөр сүргийн ихэнхийг битэн жилийн зууданд хяаруулж ялдуунан банц дуусныхаа дараа шархаа даадгүй шоронд амиа алдсан аж. Ингээд миний өвөө хөл хүнд ээжтэйгээ хамт хошуу дамжин зарагдаж ээж нь гашуун зовлонгийн цуйлц хөхрөхдөө хоёр яс салж чадалгүй төрхийн хүндрэлээр өөд болсон гэдэг. За энэ бол нөгөө Монгол гуталт хийхий маань өмчлөл яваад байгааг мэдж байгаа тийм. За анзаараа даръя. За хүүхдүүдийн над руу хамгийн их алдаатай гэсэн үг энэ Дамжин сүрэнгийн гэж явуулсан. Дамжин сүрэнгийн гэдэг үг хүүхдүүд үеэр тасалж болно шүү. Мөр хилжүүлж болдог тийм. Тэгэхээр бол хоёр үгийн дундаар оноос нь явчихсан хоёр үгийн дундаар салгачиж байна. За энэ дэр бол алдаа алга байна шүү. За харин улсыг гэдэг үгийг хараа. Улсыг гэдэг бол оноос нь нэр биш. Тийм Монгол гэдэг нь оноос нь нэр учраас жижигэр ч гэсэн алдаа.
За тэгвэл мөн оноос нэрийг жижигэр хэлсэн алдаа та нар хамгийн сайн олсон тийм. Энэ бол манжин гэдэг үг байна. За дамжин гэдэг үгээ хүүхдүүд маш сайн олсон. Жи чи шаард ямагт ийгчдэг. За энэ хүндрэлээр зовлонгийн хоёр бол яг энэ их дотроо бас энэ 5 өдрөө олдох магадлал багатай буюу их дөрмийн хувьд хүүхдүүд анзаараагүй байж магадaltaй гэсэн. За энэ ногоон өнгөр тодруулж өгсөн 5 үг бол алдаатай 5 үг байна. За зүг болгоё тий. Улсыг жижигэр чинь, манжийн томорыг чинь, мөн им үгийн ив чинь, за дамжин ив чинь, зовлонгийн гэдэг дээр орч үг им үгийн ивчлээ. Хүндрэлээр гэдэг үг. Хүндрэлээр. За багш дөрмийг тайлбарлая. За оноос нэр атал томор гэсэн алдаа улсыг гарсан. За манжин гэдэг дээр 2 дүрм гарч ирэх үү тий. Оноос нэр томорч хэвчтэй байсан. Хоёрдугаар дүрм нь ЖЧ ишгэ зөөлний тэмдэг богино игэр төгссөн иргэн им үгийн и нөхцөл залгадаг. Тэгэхээр тэр нь бол тийм арга ямар хоёр нөхцөл байдг вэ? Харьяалахын и, заахын иг хоёр гэж. За тэгэхээр энэ хоёрдугаар дүрмийг маш сайн харах хэрэгтэй. Нөгөө өнөөх 6 төгсгөлтэйгээ багш хичээл дээр батдаг шүү тий. ЖЧ ишгэ зөөлний тэмдэг и. Тэгэхээр энэгээр төгссөн ирэг болгоно чи им үгийн игээр ихс нөхцөл залгах хэрэгтэй гэж санаа. За дамжин им ямар ч үгийн дунд орсон ЖЧ 3-ын дараа балархаа гişүг бичих шаардлага гараад дандаа и гişүг бичнэ гэсэн дүрм байж. За зовлонгийн гэдэг үг. Зовлон гэдэг үг хэлний үгийн им гүйгүүлэгчээр төгссөн. Зовлон. За тэнгууд өдөр харьяалгын ялгал залгаад хэлээд үзье. Зовлоны. За ийм утга төгөлдөр бос болох үе дунд нь яадаг вэ? Тогтургүй буюу өсөж иргэжчдэг г гүйгүүлж иргэлэн бичдэг. За тэгэхээр нөгөө нэг манжин гэдэг үгний хоёр дахь дүрмийг хараарай. Г-гэр төгссөн үгэнд ийм үгийн и нөхцөл залгах хэрэгтэй гэхээр зовлонгийн гэж залгах хэрэгтэй байна. За 5. Энэ нэгэнт үүссэн үгийн үндсийг эвдэхгүй чинь гэдэг энэ дүрм монгол хэлэнд байгаа. За хүнд гэдэг үг нь хүндэр, хүндрэл, хүндрэлээр гэж үүсэж байгаа. За хүндэр гэдгийн ард ээтэй болж байна те. Гэтэл хүндрэл гэдэг нөхцөлийг залгахын тулд таардаа хүндрэл. За тэгэхээр нэгэнт үүссэн үгийн үндсийг эвдэхгүй чинь гэхээр хүндрэлээр. За тэгэхээр энэ дүрмүүдийг бас хоош анхаарч яваарай. Багштай хэдүүлээ 4-р ихээ уншия. Өвөө минь 13 4 настай хүний нүцгт үнсэн таягдсан шалт шиг хоцорч амь зуухан ирэхээр тарвах зурмын амьд төсөлдөг болсон гэж ярьж өглөө. 17 настайдаа 100 таргууны арьсаар худалдаж авсан энэ гутлаа өмсөөр сахиур бууга үүрэн манж хятадаас нутгаа чөлөөлөх зэрэгт морджээ. Өвөө минь цагаан хэрэм хүрдгийн даваан дээр гайтай 3 улсын хилцээр болж бид энэ ялтын аман дээрээс бутсан юм гэж ярьдаг. Ийм их байж. За эндээс бүгдээ юу төрөнд нүдэндээ те дассан үгээ олъё. Гэтэл дассан хэлбэрээс ч өөр байгаа алдаа гэж. За зурам тарвах хоёрыг хоцорч гэсэн 3 үгийг хүүхдүүд их сайн олж байгаа. Зурам тарвах хоцорч гэдэг үгийг ингэж бичдэггүй шүү дээ хүүхдүүд. Шууд нүдэндээ тас хэлбэрээр олж байгаа. За энэ бол ихтэй зүг аа. За ингээд уншаад явна. Өвөө минь 13 4 гэдэг ингээд эхнээс нь хараад явна. За энэ дээр бол хүүхдүүдэд бас багшийн зүгээс нөгөө төсөлж байгаа үг бол тасалдаг хүрдгийн гэсэн хоёр үг байж байгаа. За бүгдээ дөрмийн харъя. За хоцорч буюу урт юм уу хос гიშгтэй ганц үетэй бас хоёроос дээш үетэй ирээр төгссөн үйл үг нь бүх үгэнд нь ч нөхцөлчтэй гэсэн. Хоцорч. Сандарч гэж хэлнэ шүү дээ. За зурам үгийн үндсээ алдаатай бичсэн дүрм байж байгаа. Зурмаа гэж хэлсэн шүү угаасаа. Үгийн үндс зурам. Тэгэхээр зурмны олж төвлөрөх хэрэгтэй. За тарав гэдэг үгээс адилхан. Тарваага үгийн үндс алдаатай. За тасалдаг. За одоо энэ дүрмийг багш нь тайлбарлая хараарай. Заримдаг гэрчээр төгссөн үгэнд ил дагаврыг задгахдаа цохих балархаг шиг өмнө нь өчнө гэсэн. За заримдаг гэрчээр бүгд 9 гэсэн томьёол бичээрэй. 9. Нэмэх нь ил тэнцүү гэж их шиг гэдгийг том аягаар тэмдэглэж. Эгээ томорчод ард нь төгсгөж. Харин Монгол баавар нь яадаг вэ хүүхдүүд их шиг ардаа авдаг тийм. 7 нэмэх нь ил тэнцүү ил үсгийн ард том аяг. Тэгвэл энэ үгийн үндсэн харъя. Тас ис үсэг заримдаг ил үсгээ залгахдаа гişээ өмнө авах тасалдаг. За одоо тэгэхээр үүнээс хойш энэ үгэн дээр бол алдахгүй болчихлоо. За хүрдгийн гэдэг үгний их шиг гээгдэх шиг дүр байна. За учир нь үгийн дунд 2 гээгүүлж дарааж орж болно. 2 гээгүүлж 3 гээгүүлж дарааж орж болдог.
За тэгвэл юун дөрөнд гэдэг 2 гээгүүсч дээр яриа тийм ээ. За 2 гээгүүлэгч дараалж орохдоо та нар хэд яг ямар 2 гээгүүгч дараалсан байгааг ажиглах. За хүрдэг гэдгийн эр D2-ыг харъя. Эр үсэг бол Монгол бааврын эр 7. Монгол баавар гэдгийг бид 7 гэж томьёолдог тийм. За D үсэг бол заримдаг 9 гэж буюу цоожоод засаад тушаач гэхэд орж байгаа учраас 9. Тэгэхээр 7 дээр 9 орсон тохиолдолд арын их шиг гээдэг. Тийм учраас хүрдгийн гэж хэлэх ёстой. 7 дээр 9 их шиг гээгдэн шүү. За бусад 3 тохиолдолд гээдэг. 7 7 их шиг гээхгүй. 9 9 их шиг гээхгүй. 9 дээр 7 их шиг гээ. Ганцхан 7 дээр 9 ороход их шиг гээгдгийг санаарай. За 5 дахь их. Тэгээгүй бол өдөрт хөх толбот Монгол угсаатнууд нэгдчихсэн хүчрхэг Монгол улс тэтгэхийн чэйжин дээр ташаа тулан ханхалцаж байхгүй юу гэж харамсал бахархал хостуудыг ярьж суусан нь дөнгөж өчигдөр юм шиг санаанд тодгоо. Аав энэ гутлыг ямар ч хүтэнээс илүү нандинан хадгалж хинт ч үл үзүүлнэ. Өвөө минь хидмэгдүүлэлтийн үед ногоо малгайтнууд феодалын үлдэгдэл гутал гэж шатаачгүй гэхээс айж хатны цэцэр хүртэл нууж байсан гэдэг. Энэ бол удмын минь чамд нууц ганц нандин дурсгал ариун бахархал юм аа. За энэ өвөө бол нөгөө феодалын үед бол бас хавчигдсан нийгмийг харуулж ирсэн энэ ихийг өвөгийн дөрөөр тодруулан харуулсан байна тийм. За одоо тэгвэл бүгдээ энэ ихээс юун дөрөв нөгөө ажиглаад ямар үг буруу байх боломжтой байхыг харъя. За дашаа юу? Хүний ташаа тулгачаад ташаагаа тулна тий. За эндээс одоо хамгийн амархан харах үг бол ташаа ямарч дурсгал гэсэн 3 үг ихэд олж харж болохоор. За яг энэ 3 гэсэн яг штэ ингэж ичдэггүй ш тэгээд олж болохоор юм хөөтөө тий. За тэнгууд та нараас нөгөө бас л нөгөө хоёр нарийн хөндөвтөр болоод байна. Энэ бол ярьж хадгалж гэсэн хоёр үг гэж. За харъя. Ташаа үгийн үндэс алдаатай хэлсэн тийм ээ энэ ойлгомжтой. За ярьж идэх чинь нөгөө зөөлөн ий болохгүй юу гэдэг дүрм байна. За бүгд харъя. Монгол баавраар төгссөн Монгол баавартай зөөлний дэмдгээр төгссөн үгэн дээр заримдаг ороход зөөлний дэмдэг хിവэрэ ичгддэг. За энийг ингээд томьёолъя. Түрүүн бид нэр 7 дээр 7 ороход ий болно гэд нэгдүгээр их дээр ирсэн. Тэгвэл одоо хардаа 7 дээр 9 зөөлний дэмдэг хിവэрэ. Тийм ч бас ярьж. За ил чи шүү гэх одоо юм сул бүтээврүүд байдаг тийм сул үг. За энэ үгээр тухайн үгнээс нь ямагт салангаж ичдэг. Сайн л явна да. Өвч их ургажээ. Тоогоо бодсон шүү. Тэгвэл яг тэрнтэй адилхан ямар ч гэдгийг чивэл салангаж ичиж байгаа гэдэг. За хадгал үгийн үндсийг алдаж ичдэг дүрм явууч. Үгийн үндс юу өөрөө хадгал. Тэрэн дээр жи орлоо хадгалж. За дурсгал дурс гэдэг үгийн үндс дураас гэдэг үгийн үндс байхгүй. Тэгэхээр дурсах дурсгал. За энэ мэт ч одоо дүрмийг одоо тайлбарлах бол илүү амархан болоод эхэлж байна. Манай хүүхдүүд чадж байгаа хаа гэж багш найдаж байна. За дараагийн их маань өвөөгийн минь ард дагзан тэнгэрийн заадаг шиг урт цагаан сорив тархийг нь хоёр хуваа тодоос тод гэлтэй харагдагсан. Тэр сорив өвөөгийн минь ард залуу насндаа хүн гэрэх баатарлаг тулаанд орж сэдэм жадны ирийн дунд амьд инсан халгалцаж явсныг баталгаас гадна дайчин ирийн зориг самбаг нь ямар ч үгнээс илүү давхар гэрчлэнэ. Хятад Монгол хоёр хон шоншиг байсан цаг алга уруулахын төдийд лайрж эгээл өвөр төрөйдөө орохын тулд ирсэн цаг гэсэн их тарсан сүүлийн их маань тий. За энэ ихээс ингээ шууд анзаараад харъя. За сорив гэдэг үг, арилж гэдэг үг, жадны ир, хутга, жад, сэлэмний ир гэж бодоод үзээрэй. За энэ гурван үг түрүүдэд олж харж болохоор байна. За бүгдээ дөрмөө харъя. За үгийн үндс бол сорив алдаатай ичсэн. За ир бас үгийн үндс алдаатай ичсэн. Ир чайхын ир биш үү? Хутганы ир байсан тийм. За явсныг гэдгийн эсэний дутгаа шиг гээгдэн учир нь явсан гэдэг үг хараарай. Яв 7 Монгол баавар. Сан гэдгийн 9. Тэгэхээр 7 дээр 9 буюу Монгол баавар дээр сан даг ороход их шиг гээгддэг. За арилж гэдэг үг нь шууд залгаж ичдэг. Арилаач гэж үчих ямар ч шаардлагагүй тийм. Шууд залгадаг. За гэрчлэн гэдэг үгийн жишэл буюу үйл үгийн үүсгдэг ил дагавар дээр алдаа гарсан байна. За заримдаа гэрчил төгссөн үгэнд үйл үгийн илийг залгахад гişгэ урдаа очдог. Түрүүн бас л томьёолж явсан тийм. За гэрч ч 9-р төгссөн ил залгалаа гэрчил. За тэгээ энэ дэр яхад багш гэр гэдэг үгийн ч дээр биш и аваад байгаа. Жи чи шаар ямагт и гэж гэрчил нэ. Дэдэл нэ гэх мэт. За ингээд энэ нийт таанаас төгсөн 5 ихийн алдааг бол амжилттай сайхан цэцлээ. За тэгэхээр багштай одоо энэ үгсийн дүрмийг хэвтэ дээрээ бичиж аваад нүдлэн тогтоох газараа үлгэж чадаад дараагийн даалгаврыг хийж ажиллана гэсэн үг шүү.
За өнөөдөр багш нь баттгаад нэмэлт 3 дүрмийг та бүхэнд танилцуулж байна. За энэ бол их шиг зохицох ёс. За их шиг зохицох ёсыг бол та нар мэдж байгаа тийм. За энэ дүрмийг уншаарай. Энэ бол та бүхэнд хэрэгтэй хамгийн чухал дүрм. Дүрм болохоор гээгдэх шиг дүрм. За энэ мөн хэсгийг одоо бас сайхан уншиж байгаа, тогтоож байгаа гэж өөрт бүр хэрэгтэй байдлаар томьёочлоод хүснэгтэй дэвтэр дээр бичиж авах хэрэгтэй. За 3 дахь дүрм маань яа явуулах. Энэ өвгөрүүдийн хамгийн их алддаг дүрм учраас багш нь ингээд өөрөөсөө түүрдэж хүргэнэ. За өнөөдрийн үзүүлж байгаа 3 дүрм бол энэ. За яа жишээ би тусгаал яриа л да. Яа залгах одоо 3 өвгөр. За ишгэр төгсөг нь шууд зөвхөн үйл үгэн загварыг санана тийм. Сан яа саны босго яа сумлыг бүтээ гэх мэтээр хүргэе. За зөөлөн тэмдэг төгссөн үгээр хэлээд шууд залгана. Тэрийг хатуугийн тэмдэг болгох ямар шаардлага байхгүй. Барийг тавья сахин. За 3 дахь үндсэн дүрм маань хамгийн чухал. Гэвчээс төгсөөг нь залгахдаа эр үгээр л хатуугийн тэмдгээр, ийм үгээр зөөлөн тэмдгээр жирэглэн. Жишээ нь урал хатуугийн тэмдэг яа. Бахарх хатуугийн тэмдэг яа. Ол хатуугийн тэмдэг яа. Шүд зөөлөн тэмдэг яа. Эд зөөлөн. За энэ мэтчлийн энэ багшийнхаа өгж байгаа мэт 3 дүрм маш сайхан тэмдэгтэй дэвтэр дээрээ томьёочлоод бичиж аваарай. За гэрийн даалгаварт энэ ихийг өгч байна. Ихээ маань өргөжлөл. За энэ ихээс танд мөн 5 алдааг олно. Олохдоо ихлээр уншиж үзлээ. 1 уншлаа, 2 уншлаа, 3 уншлаа тийм ээ. За уншиж хагаад 5 үгийн алдааг бас сайхан шалгаад засаад за чадах юм бол та нар ард нь яг энэ ингэж учраас ийм бичигдэх ёстой. Ийм алдаа гарсан байна гэдэг дүрмийн тайлбарыг багштай хийж явуулаарай. За багш нь хичээлийн тайлбар дээр журмсан толын лиг тавиад энэ толыг хичээлд яг саяны ихийн алдааг олохтой солгуурлаж хараарай гэсэн тийм. За тэгэхээр энэ журмсан толын зургийг багш нь үзүүлж байна. За журмсан тол гэдэг юм цэнхэр өнгийн дэвсгэр дээр цагаанаар дугуй дотор 4 чип хэлээр бичсэн. За энэ гар утасны аппликейшн хүртэл байж байгаа хүмүүстээ үнэгүй интернеттэй буюу онлайн үедээ татаад офлайн буюу интернетгүй үедээ ашиглаж болдог. За тэгээ эндээс зурагаас харах юм бол энэ дагуур нөхцөлөөр нь салгаад гаргаад ирдэг энэ сайхан тод бичиг байгаа. Тэгэхээр та нараас ийм тод бичгийг хэрэглээд хэвчих юм бол ер нь алдаатай бичихгүй одоо мундаг болно гэдэгтээ өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Тэгэхээр Монгол Улсын Тэмээ төрийн хэлний зөвлөлөөс гаргасан энэ тодыг та бүхнийг одоо ашиглахыг зөвлөж байна. За ингээд даалгавар амжилттай гэдэг дараагийн хичээлээр уулзах гэж найдаж байна. Баяртай хүмүүстээ.